Чанартай Петровис. Oh, that's real good. Ер л асчихгүй байгаа да. Сайн байцгаана уу? Сайн явж гин үү? За, гэр бүлээрээ явж гин үү? Ганц асуулт асууж өгөх. Евро 95 чанарыг аль шатхуун төгөглөг оруулж ирсэн мэдэж байна та. Оо, вау. Баяр хүргэе. Петровис. Оо, вау, мэдэж шээ. Хахад тэгээд би энэ танилцуулга өгье та судлаараа. 20 мянган талоныг бас бэлгэлж байна бас. Нэмэлчээрээ тий. Тэгээд бас аль болгоныг ихчлэн сонгож өчнүүлдэг вэ? Петровис. Вау, гоё шүү дээ. Евро 5 чанартай бензин 30 мянгаас дэш одоо машины эко 50 мянгаас дэш илгэн алчуур бэлгэж байгаа. Би өнөөдөр бас хүмүүст төгжрийн дунд бас жоохон сэтгэлийн дэм өгөөд бас сюрприз барьж яваамаа. Баярлалаа. Баяртай. Порсунг тоглох хит бохир утаа гарах түн шилбүү засуулах зэрэг шин тэмдгүүд юунаас болж үүссэн бэ? За 2014 оноос хойш үйлдвэрлэсэн машинд ямар стандартын шатхуун хэрэглүүл зүгээр вэ? Хосууг тоглохоо. Тий. Яа. Одоо энэ бензиний тэр юу акта гэдэг тэр юунаас л болж юм да баг. Ааха. Тэгээ энэ хэрэгжилж байгаа төлснийх нь юу? За заалтын дагуу бус шалтгаан хэрэгснээс болдго юм байна. Танд баяр хүргэе. 20 мянган талон. Амжилт. Энэ эко 92 тэрийг Агүй юм байна. 95 юм байна. тийм үү? Тий. Тэгээд танд би бас Петровсын одоо евро 5 чанартай шатхуун төгөөх одоо урамшуул явж байгаа. Энэний хүрээнд одоо би танд бас энэ сурчлагыг хийж явна. Тэгээд бас бензин хийгээд бас 20 мянган цаасанд бензин хийгээд ажлаа амжуулаарай. Агарын бохирдлын одоо хэдэн хувийг машины утаа эзэлдэг вэ? А? За нэг 10-20 юм. Ваа 20 штэ тий. Петровис евро 5 чанартай одоо бензинийг бас судлаарай үзээрэй. Танаа гэр бүл сайн сайхныг хүсье. 20 мянган толгойн бэлгэлж байна. Өөх баярлалаа. Бас нэмэр штэ тий. Тийм шүү дээ. За Петровисд баярлалаа. Зарцуулалт 3% буурсан юм бензин байгаа шүү. Баярлалаа. Баярлалаа. За долгионоос ганцхан асуулт асуучих. Сайн байна уу? Бэлтгэл сайн уу? За баяр үргээ сайхан хамтдаа бас тэгээд аль колонкийг сонгож үйлчлүүлдэг вэ гэвчлээ. Оо. Ян зүрл. Янз бүр. За би чамд бас мундаг сагсчдүүдээ бас 20 мянган талон бэлгэлье. Евро 5 чанарыг бас судалж үзээрэй заяа. За. Чанартай Петровис.